За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд за энэ notification-ы энэ дуу бол байнга баг ирж байгаа болохоор энийг хаах боломжгүй байгаа шүү манайхан. За тэгээд энэ хүү бичлэгийг хийхгүй бол улаан цайм гүтгэлгэнд орж байгаа одоо ерөнхийдөө бол уур хүрээд энэ хүү бичлэг орж байна. За тэгээд Золзаяа гэх Ганбаатарын Золзаяа гэх чойроос гаралтай. За ийм эмхтэн талаар хамгийн анх би одоо 1 сар хавцаа бичлэг хийсэн. Тэр ямар бичлэг байсан бэ гэхээр бүгдээрээ үзцгээе. Ийм бичлэг байсан. Биччих та гэсэн. Яа, энэ пулстап зүрхөө. За энэ караа нара. Гүштэй койстэй манай хаа. Койстэй шүү. Дахиад чөмөцөг гүйлээс баялаа минь өөр хийх түүхийч. Ямар ч асуудал. Койс шүү дээ. Койс. Яах вэ та нарыг? Энэ караа чадвар шүү гэсэн. Койс. Койс одоо бас тий, аппетит брэндтэй манай хаа. Тийм үү? Учирсан орсон гэсэн чинь сэтгэл хөдлөлт байна. Цагийг за энэ та асаа бичээ чаад иччихээ цагийг чи түүний хийгээд өгөөч. За орон минь хөрнө би өнөөдөр фэйсбүүкээр акцгийн харуулгыг авахгүй баваа юу нэ? Акцгийн харуулгыг авахгүй. За энэ Асыг харуулдаг яс коучинг зөв. Гүйсэн штэ. Алин шүү би та нарыг. За энэ бичлэг орсон байгаа. Тэгээд энэ бичлэгэн дээр ерөнхийдөө бол энэ брэндийнхаа нэрийг нэгдүгээрт буруу хэлсэн дээр бол би одоо ерөнхийдөө энэ бол нэг хөнгөн маазраа болгож хийсэн бичлэг. Тэгээд энэ бичлэг орсны дараа хэдхэн цагийн дараа над руу чатууд ирсэн. За ямар чат ирсэн бэ гэхээр энэ одоо захас цухс байна л та. За тэгээд ингэсэн юм байгаамаа. Их чин чамайг хуушуурж явах чи ёстой ямар хөөрхөн юм бэ гэд нэрээ баг хажуугаар нь өнгөрсөн хүн болгонд хэлж өгөө дэмжиж явдаг юм. Хятадд ловер хийдэг гар 61 биш эмээлтийн цаана үүдэг манай хуушуурны газар дээр очиод бараг л гадаа нь хөө эднийх гоё хуушууртай гэд уучлаарай би тэр хуушуурны газар байдаг гэсэн болохоор би энэ хараад ицсэн золоог бол би ирж ийснийг би мэдчихгүй заяа. Хинт ч ямар хор хөнөөл гимзэм хийгээг үр хүүхдэд тижээх гэж бусдын адил бараа зарж яваа намайг заавал ингэ шаардлага байгаа мүү дөө гэж байгаа. За энэ дээр дахиад нэг хариу өгье. Хинт ч хор хөнөөл гэдэг зүйлээ авсан дээр баха. Чи маш олон хүнд хор хөнөөл хүргэсэн. Тэгээд тэр мөнгөөрөө үр хүүхдэд тижээж байгаа. За тэр үр хүүхд чинь хоол болж байгаа л гэж би найдаж байгаа шүү. Чи эхийг нь алчин шүүгээд доогдох уу болгож байхад миний үр хүүхдүүд чамайг дэмждэг гэж бодохоор ой гутчихлаа. Би хэнийг ч намайг дэмжээрэй гэдэг. Одоо ингээд энэхүү бичлэгүүдийг ингээд чиний талаар бичлэг хийж байгаа хүртэл яг танаа талын хүмүүс орж ирээ хамталтын төлөө гэж хэлдэг. Үгүй ээ. Наа битгий даг гэж би зөндөө хэлдэг. Надтай биш тэр хэдэн зуун саяараа идэж ууж та нарын ирээдүгээр тоглож байгаа гişүүдтэйгээ алцах хүн тэгэл алцаж яв миний дөө гэж байгаа. Нэгдүгээрт дүү биш ээ. Нэгдүгээрт би золоогоос 3 насаар ах байсан. За тэгээд ямар ч тач тэр чатных нь үргэлжлэл төгсгөл нь болохоор чи үнэн буруус гисэн байна да. Хөөхий чамайг би биш юм гэхэд байгалийн хууль шийтгэх болтугай. Би нэг ч хүн л увирдаагүй болохоор айхцуул алга гэдэг сайхан худлаа шаасан юм битсэ. Тэгээд би та ороод би одоо нэг угаасаа л ихчгэн л бодсон шүү дээ. Угаасаа энэ хараас 40 гарцсан юм шиг царайтай те. Та ороод бичлэгний комментиг бүгдийг уншаарай. Зөндөө л уурчин гэсэн хүмүүс байна шүүгээд тэгээд энэ хүн над руу дахиж хариу бичээгүй. За нэг юм болсон. Эхний өдөр. За маргааш нь гэх юм бол за би та нарт нэгэн зургийг харуулъя. Энэ дээр нэг зураг байгаамаа. За түрүүлээ. Энэ нэг зураг. За маргааш өглөө нь манай Мишель гээд найз байдаг. Мишель найз яасан бэ гэхээр над руу залгасан. За залгаад за тэр зоологийн бичлэгийг устгах чаачээ. Наа чи одоо яг одоо найзтай хамтлал одоо ингэж 8 хийж явж байсан тийм бүсгүй гэдгсэн. За тэгээ энэ одоо скриншотыг бол өчтөр өөрийнхөө Facebook дээр тавьсан байгаа юм. Яагаад тавьсан бэ гэхээр ойлгомжтой шүү дээ. Намаагаа харлуулах гал үзэж тарж байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор миний найзтайгаа одоо юу жисэн чат байна. За энэ чатны өмнө би бас ярих юмтай. Манай залгаад тэгэн гутаа чи устгах байгаа. Чи тэгтээ наа золоо чи мөнгөтэй штэ. За 3 сая төгрөг хэлчих юм бол шууд өгнө. Тэгээ хоёул тэр 1.5 1.5 нь хуваагаа авчи
гэж надтай маа найз одоо маазарч ярьсан юм уу эсвэл үнэнгээсээ тэгэж бас хэлсэн юм уу мэдэхгүй заа. За тэгээд тэрийг нь би орой лайв дээр ярьсан. Маа найз хүртэл над руу залгаад наа чи мөнгөтэй чи 3 сая төгрөгийг хөвчүүл ингэ штэ. 1.5 нь хуваагаа авчи гэдэг лайвыг мань хүн үзсэн. Үзэн гутаа бэлэг жаргал надаас мөнгө нэгсэн юм байна. Тэгээд мөнгөний өгөөгүй болохоор одоо ингэж байгаа гэдэг ийм ухуулгыг одоо угаас нь өөр нөгөө нэг намайг нөгөө ингэж одоо шарах юм байхгүй болохоор яг энэ нэг яриаг шууд говьлсон. Угаасаа л өөрчин хүмүүс чинь яаж энэ нэг юмыг дарах вэ гэдэг бодлоо бүр ингээд баг зүүдэлж хонж байгаа багцаа. За тэгэн гут би энэ чатан дээр ингэж хэлсэн. Маа найз над руу асууж байгаа. Чи тэр 1.5 1.5 хувааж авъя энтер гэж хэлсэн байна штэ. Надад ямар ч хамаагүй шүү гэж байгаа юм. Маа найз энэ золоог аврахын төлөө надтай яриад өөрөө бас баларсан. Золоо нь бүр энийг баллсан бас. Тэгэхээр би тэгээ хаяаштай л гэсэн. Зүгээр ингээд лай зүгээр. Одоо над руу залах гэж хэлсэн. Над руу залгаж чадаагүй. Өөр юм яриад байгаа чи тэгэл зүгээр чимээгүй л бол гэсэн. Яагаад гэвэл хоёр хүн хоорондоо ингээд тэнцээ ингээд буруу зүвийн талаар ярьж хахад маа найз нэг сайхан сэтгэл гаргаад мэдгүй сайхан сэтгэл гаргасан ч юм уу яасан чи бүү мэд. Тэгээ маа Мишель гэдэг найз нэг ийм заваа юм намайг хутгсан. За тэгээд энэ одоо жишээлх юм бол би зол заяа гэдэг тэр хүнээс бол мөнгө нэгсэн чи надад 3 сая төгрөг өгчгөө гэдэг чат бол байхгүй. Би хэлсэн. Чи нотлогоо гараад ир. Хойл нотлогоотойгоо сайхан ярьчих. Надад бол нотлогоо зөндөө байна. Гэт би ерөнхийдөө нэг юм болсон. За тэгээд мөнгө төгрөг нэгсэн гэдэг одоо мэдээлэл бол шууд ингээд энэ хүрээ шууд анж байгаа шүү. За тэгээд би маргааш нь болсон. Маргааш нь болоод ерөнхийдөө бол надад одоо маш олон хүмүүс ингэ чат бичсэн заа. За өдрийн минь манай. За өчтөр ингээд би нэг ийм бичлэг хийсэн байгаа. Энэ бичлэгэн дээр бол одоо ингээд ерөнхийдөө нэг цүнхний ийм одоо брэндүүд баг 3 брэнд нийлээд ингээд нэг ийм бичлэг ингээд одоо байгаад байгаа. Тэгээд энэ дээр нь одоо ерөнхийдөө бол одоо ямар хөгжилтэй юм бэ? Ядчил одоо та нар ингээд юм зарах гэж байгаа. Юунаас эхлэх юм бол хамгийн эхлээд за ингээд нэг ийм хүн орж ирсэн. За одоо яг энэ бичлэгэн дээр гарч байгаа хүн маань өөрөө байгаа. За тэгээд надад дурд хамгийн эхлээд их чинь хуушуур. За ингээд түрүүний нөгөө нэг чатнууд явуудаг чинь. Тэгэн гутал над руу баах юм нөгөө юу явж эхэлсэн. Буцаалтын мөнгө хийсэн юм хуулганыхаа скриншотуудыг явуулж эхэлсэн. Үе би тэрийг мэдэхгүй шүү дээ. Хин рүүч хамаатан руугаач мөнгө шилжүүлсэн юм уу? Тэр тийм балаа зураг явуулсан. За тэгээд энэ дээр хүмүүс өөрснөө үү олоор орж ирсэн. Яагаад ийм байд юм бэ? Зүгээр би нэрээ ёстой нэрэл мөнгө шилжүүлсэн. Энэ биш тэр ингээд одоо хүмүүс орж үзэж байна. Мөнгөний баг буцаагаад өгсөн ухааны одоо ингээд маш их. Тэгээ ингээд яах вэ монголчууд алдсан хүнийг дөрүүлдгийг альцсан нэг мэдэрсэн юм аа. За тэгээд нэг юм эмэгтэй хүний өрөвдүүлэх тактик гинт орж ирсэн. За өрөвдүүлэх тактик орж ирээд тэгэн гутаа араас нь за би тэгээ тэр хүнийг хайсан. Над руу за би тааш дээр нэг хитэн чат харуулдаг. За эхлээд би энэ хүнийхэн чатыг харуулъя. За Freedom RK гэдэг энэ одоо нөхөрнө гэж явж байгаа залуу. За золоо би чиний ерөөсөө өмнөх амьдралыг чи яриаггүй байгаа шүү. Арих юм бол бас амар юм зөндөө байгаа шүү. За ингэж байгаа. За Золбон Бацаа минь эр хүн юм бол уулзъя тэхүү гэж байгаа. Ингээд хүүхэн шиг фейс дээрээ тавиал хандлтын төлөө зайлвал эр хүн юм бол уулзчихъя. Хүний фейс блок хийчихэл зайлвал ардуур юм хийгээд гээл боль. Зайлвал ахын дөө. Facebook цаанаас золоопста энтер гээл том юм яриад байхын уулзаж чадахгүй чи ир хүн шиг дахиад блок хийгээд бас SS хийгээд тавих уу хаха. Хүүхнээс 7 дор бацсан ах нь Монголд байгаа уулзах учрах тавилан байгаа бэлгүү дээ. За гэж байгаа. За нэг өдөр янз бүрийн юм тохиолдох юм бол Freedom RK гэдэг гар намайг бол яах нь вэ штэ алах нь байна. Тэгэхээр би цагдаа дээр уулзъя. Өөр ярьчлах юм алгаа. Та золог соёлтой байсан бол соёлтой л байна ер нь бол. Овоо осгог бол шаазгаа юун дээр суух вэ гэж бичсэн. За тэгээд ингээд нэг юм SS явуулсан. Ийм бэж олон юм ярилгүй цагдаа дээр уулзъя. Олон юм онголтод байхын чиний дүү байснаа санахгүй юм биш үү? Өөр чин лалар минь гэсэн. Чиний бас нэлээд мэдээлэл байгаа шүү. Бага оролдоор гэсэн. Хаана уулзахын тэгээд уулзалтаа цагдаа дээр өгсөн юм уу? Тэгээд чи хааха худлаа фейс дээр хүнд оромжлол тавихаас итв. Та золооч нь өгнө гэсэн штэ. Тэгээ хүлээгээд байгаа штэ гэсэн чи уцны уулзах бэлгүүдээ. Золоо намайг цагдаад өгнө гэсэн. Цагаан сарын өмнө. Тэр чатыг би удахгүй харуулна. За тэгээ уулзвал
Одоо ч уулзч болно. Гэхдээ та нарын талаар үнэхээр золбин мэдээлэл зөндөө байгаа болохоор уулзаад зодоо хийхээс бол цааргалж байна. Та нар бол хүн шиг уулзч чадахгүй гаруудагч. Хаа за болж тээ гэж. Би энийг чинь нэг занал хийлгээ бодчихё гэсэн. Хаха хүүхэнч болдоо зайлуул. Нөгөө нэг намайг ингээр би магадгүй амар уурлал. Тэгээд одоо би уулзъя тэгвэл чамтай уулзъя. Би чамайг ална гэж тэхэл юм шиг үгүй. Уучлаарай. Би чамайг утгах юм бол за их сургууль төгссөн. Их сургууль төгссөн. Чи их сургууль төгсөөгүй. Тийм байж чи надтай их сургууль төгссөн үнтэй нэг тэгж нэг юм гудамжны яриагаар яриха болчих. Тэгээ би залгсан. Уцаа авч чадаагүй. Уцаа авч чадахгүй хүүхэн ч болтоо гэсэн. Тэгсэн чам шиг хэрүүлч бишээ. Ир хүн шиг бай. Шалчих юм ярихгүй. Хөөш ир хүн гэж яг юу нь юу юм бэ? Ир хүн шиг бай гэж тэгээд дэн штэ. Энэ хүн өөрөө ир хүн шиг байж чадахгүй штэ. Уцаа аваад ирч чадахгүй. Ярьсан бол би хамаагүй өөр л юм ярих байсан. За тэгээд золоог би хэсэгтээ хайсан. Одоо тэгээд золоо юмаа зарсаар л байсан. За тэгээд би нэг удаа бичсэн. Бичлэг хийсэн. Энэ бичлэгэн дээр бүр солиотой бичлэг заяа. Монгол энэ өвөр Монголд ингээд бэлтгэдэг энэ хангаа гişмар энэ том компани Монгол руу оруулдаг. Монголд өөрсдөө ойдолчод оёод одоо Монгол үйлдвэр гээд ингээд зардаг ийм хангаа гişмар бор бэлтгэж 3 метрийг алиграмаа чүртэн намдаг гэгчдэр бор бэлтгэж 3 метрийг авсан шүү байна. За юу. За энэ ногоон гэгчдэр Шаач өгч нэ пистач нь. За нэг ийм бичлэг хийсэн. За тэгэн гурт энэ дээр яасан бэ гэхээр энэ юуг сурталчлаад байгаа вэ гэхээр ноолуурны бэлтгэц гэж байгаа. Тэгэн гуртаа манай Монголын томоохон компаниуд энэ ноолуурны бэлтгэцийг шууд урдаас аваад хувцас ойдог гэдэг ийм балаа юм ярьж байгаа байхгүй. Хэрвээ одоо тэр хангаа кашмирчүүд юм уу эсвэл өөр тэр кашмирчүүд юм уу энийг шүүхэд өгөх юм бол энэ бүр байхгүй болно шүү дээ. Нэрнгэсэ. За тэгээд нэг энэ дээр игдүү үрээд дахиад бичлэг хийсэн. За бичлэг хийчээд ерөнхийдөө бол за одоо болоо л гэсэн. Тэгсэн чинь энэ дахиад одоо намаагаа үзэх гэж эхэлсэн. Одоо ер нь яах гэж байгаа мэддэхгүй зэ. За тэгээд Монголд ирсэн байгаа. Цагаан сарын 2-нд Монголд ирсэн. Монголд ирээд яасан бэ гэхээр нэг ийм бичлэг хийчихсэн. За тэгээд маргаашнаас ерөөхдөө каргон дээр ачаад байгаа дараагаа сууж гинэ. За тэгээд одоо явах хэрэг болоогүй юм чи бас нөгөө жоохон хөдөлтөх ажил байгаа учраас тэр ажлаа дуусгаж ээж одоо явах санаатай байна. За тэгээд манайх одоо удахгүй ерөөхдөө ингэж нөгөө захиалгаар ингээд захиалга авахаар яалтчгүй л ингээд За манайхан золоо ингээд нэгдүгürt Монголд байгаа. Монголд байгаа юм биш үү. За тэгээд та бүхэн маань одоо ингээд мөнгө төгрөгөө очиж нэхэмжлээрэ гэдэг одоо ийм нэг юм ярьсан. За тэгээд хүмүүс очиход ер нь бол байгаагүй юм шиг байна. Над руу дахиад чатарсан. Золоо байхгүй байна. Тэгэн гут мань хүн каргон дээрээ шүн очиж лайв хийн гутаа өдөр нь ерөөсөй байхгүй. Хамгийн амар. Монголд ирсэн бэжэж тэгээд тэр над руу хүмүүс ерөөсөө Монголд ирээгүй байна, тийм байна, ийм байна гэсэн мэдгдлүүдийг хэлсэн. За тэгээд энэ Монголд ирэхэд нь би нэг зураг постлцсан. Одоо нэг ингээд юм ингээд зарчаа. Тэгээ би за болоо штэ дахиад нөгөө хогоо зараал те. Гээл тэгсэн чинь над руу зол заяа гэдэг хүн ийм чат бичиж орж ирсэн. За тэрийг бүгдээрээ үзцгээе. Чамааг би хуулийн байгууллагад өргөдөл өгсөн өмгөөлөгчтэй очиж чи одоо надаар оролдож болно. Миний үр хүүхдийн зураг энтрийг оруулж постлаад арай дэмдэж байна шүү. Хар гөлөг минь. Манай хүн гэхдээ энэ дээр би бодсон. Шөнийн 2 цагт над руу битсэн байгаа байхгүй. Ууцсан байсан баг. Согтуу. Гэд зоригнороош. Бэлгээг алнаа гэж бодсон юм шүү. Тэгснэ чамтай би жинхэнэ нёгийгээ үзнэ гэж байгаа. Монголд ирч чадахгүй айгаад гэсэн одоо Монголд ирсэн байна. Халз үзэхүү муу гачин үлбийсэн гулгчин мэн. Тэгэхээр би тэгё. Би чамаас баян байхаа. Харлаа өөрчин минь гэсэн. Улаанбаатар түрээ дээрээ дугаараа өгөөрэй гэсэн. Тэгээ ингээд би юм явууллаад энэ нэг 2 зураг баггүй. Энэ нэг 2 зураг цаана нөрөө хүүхэд нь байсан. Би тэрний хүүхэд гэж яаж мэдх юм бэ? Үр хүүхэд мөнхтэй лайв дээр яах гэж оруулах юм бэ? Өөрөө л өөрчин юм байж тэнийг мэдрэл муутай авгаа. Тэгээ ийм л байна да хагаа за жинхэнэ үзүүл үзье. Би чам жинхэнэ шоронд явуулна гэсэн чинь над руу дугаар явуулж байгаа. За тэгээ дугаар явуулсан гутлын дугаарыг би шууд зарласан. За энэ дугаар нь өөрийнх нь дугаараа Монголд байгаа. Та залгаад мөнгө авраа гэд би шууд пост хийсэн. Хин шоронд орохоо хараарай. Хүүхэн шиг хөөрцөн банд минь. Чи ихч дээрээ ирээд
хөрөнгөөрөө үзээрэй гэж. Гүй би чиний луйвардаж олсон мөнгийг чинь би яг хөрөнгө гэж бодохгүй штэ. Хар мал минь ийм тэнэг мал заяа. Үнэхээр энэ бас ингээ их сургууль төгсөөгүй. Баг 10 жилээс төгсөөгүй ч гэлээ мэдэхгүй. За тэгээд хин хөрөнгөтэй нь гарнаа гэж. Тэгээ бодсон. Би хөрөнгөтэй хүн нь шоронд явахгүй, хөрөнгөгүй хүн нь шоронд явах юм болов гэсэн бодол гинт төрсөн заяа. Тэгэхээр би окок хүлээж байгаа шүү л гэсэн. Намайг шоронд оруулах гэж байгаад өөрөө орчих уу гэж байгаа. Тэгэхээр би хуулиасаа уншаад ирээрэй гэсэн чинь миний өмнөөс уншсан хүн байгаа гişээс. Өөрөө бичиг үсгч баг мэдэхгүй байхаа гэж. Алга болоо гэсэн чинь уншсан хүн байгаа. Чамтай л алцах гэж ирлээ. Чамайг яасан ч зүгээр орхихгүй. Чи миний хүүхдийн зургийг гэн окей. Тэгээд постсон дээрээ ял авна. Окей. Тэгэхээр би окей. Би хуулийн байгууллага шалгуулах хүсэлтэд өгсөн гидсээ цадтлаа жоохон бууз идэд байж бай. Миний найз гэж. Хамгийн амар игч дээрээ ирээрээ бэрээрээ гэсэн миний найз гэж. Энд үнэхээр гош шиг. Үнэхээр гоё гараа. Надаас нийтэмтэй гараа байхгүй. Тэгээд тэгэн гутаа тэгээд сүүлд би хүүе дээр цагтаа магдаа өгөөч гэдэг нэг комент бичсэн чи зайл майл гэж амар тэгсэн лайв дээр. Тэгээд өөр хүн бичсэн байлаа. Чи тэр бэлэг жаргалыг цагдаад ингээд өгсөн гэсэн. Тэр яасан бэ гэж. Өгцөн байгаа. Одоо юу яаж байгаа шалгагдаж байгаа гэж. Хүүе би нэг юм амар гайхсан. Альва хүнийг цагдаа дээр очиж өргөдөл өгөхөд нөгөө хүн нь шууд дууддаг үстэй. Хэргийн заа мэдэхгүй нэг өдрийн дотор өргөдөл нь хүлээж аваад тэгээд дуудана. Дуудаад тэр хүнээс дахиад мэдүүлэг аавн тий. Яасан ийсэн талаар мэдүүлгийг авдсан штэ. Тэгсэн чинь шалгагдаж байгаагаа бараг сар гарan болцсон байхгүй. Одоо цагаан сар дуусаад тий штэ. Одоо яг сар гарan болж байна. Цагаан сарын өмнө над руу нэг битүүний өмнөх өдөр өлөө ингэж биччихсэн байхгүй. За тэгээд яасан бэ гэхээр манайхаа гоё энэ их гоё гараа. За тэгээ би ерөнхийдөө ингээд яагаад анир чимээгүй болчих өгсөн чинь мань хүн очсон байсан. Урагшаага явцсан байсан. Би таард дахиад нэг амар сонирмжлэг үзүүлээ заяа. Тэгээд энэ дээр бол бүр гоё манайхаа. Энэ дээр бүр монголчуудыг хангалттай гоё доромжилж байгаа заяа. Зүгээр энийг үзчих. Би таард нэгстэй супер дупер юм сонсгоё заяа. Сайн сонсоо. Энэ скол. Энэ надад чи нөгөө нууцтай. Арай мэндэ нөгөө ноолгон мэлтэй дээр нэг зэрэг ирээ залганаа манайхаа. Гоёлоо л шүү баярлаа гинэ. За баярлаа. За дасаа мэшигэд манайхаа өнөөдөр нөгөө гутлуудаа дуусгах чинь за гутлууд авч байгаа хүмүүс нэг дээр гутал муудах бэлгэлээд өмгөө энүүгээр тараах гутлууд зөндөө байна. Энд одоо ингээ манай агуулгаас сулрах гээд байгаа учраас тийм ээ. Энд ингэж бас хог болгож байж ахаар үгүй юу зай болгож хог. Энэ бол монголчуудыг зөвхөн хангалттай доромжилж байгаа. Яагаад гэвэл маш хямдхан. За би танарт удахгүй нэг SS дэлгэн ер нь хитэн чатнуудын SS дэлгэн тэрэн дээр бичсэн байсан. Наа чин бол одоо анх бол ерөөсөө бараг 5 жил 10 оны гутлыг аваад хэд дахин нугал зарж исэн гэд. Тэгээ энэ ч одоо ингэж байгаа байхгүй. Энэ агуулгах дээр хог болгож байж иснаас гэснэ буруу хэлвэл хог гинэ гэж байгаа байхгүй. Угаасаа чи хог л зарж байгаа юм чи угаасаа надлаа бүгд нь хог гэж л бодож байгаа шүү дээ. Тэгээ монголчуудыг авч байгаа болохоор дотроо чи бүр ингээд багчаа анцсан тэ инээгээл малнууд угаасаа л авдیں۔ Энэ бичлэгэн дээр миний бүр үнэхээр уур урсан. Тэгээд энэ үедээ Монголд байсан одоо энэ 2 сарын 27 гэж энэ над руу цагдаа нэгч залгаагүй алга болцсон тий. Тэгээ ийм юм болсон ба. За тэгээд би саяхан нэг урагшаа явсан. Урагшаа явчаад замын үед орчоод буцаа явж байгаа чойроос би бензин хийсэн. Тэгсэн чинь нэг ийм юм болсон. Энэ золоо ер нь хайцсан бол наваа цагдаа мадад өргөө хуцаадсан улгааччаа өчөөсөө мөнгө лээ. Луурдсан тэр хүмүүс нь олоод нэг алхсан. Сонноос тэгсэн чи бисаа чойроос бензин авсан чи бензин төгс залуу тэгж штт. Золоогоо барсан уу гэнэ? Бараагүй.
Бараагүй ч гэж алга болчлоо гэдгсэн чи. Манай нутгийг штэ. Маа нутгийг үздэггүй штэ гэж. Чи одоо чойрын нэр мэрийг баастгаа болооч. Тэгэл бүтэг. Шүүгтэл та алгаач. Шүүгтэлснээр дөөр алгаас. Одоо бүр урд. За ингэ байж байгаа. За тэгээд ер нь бол чойрынхын чин золоог үздэггүй. Цүнх мөнхөө бас чойрынх. Би энэ цүнх мөнхөөс авчуулчих. Цүнх мөнхөө жинхэнэ л уурчин гар заяа. Би та нар цүнх мөнхөөгийн амьдралын талаар сонсомоор байвал акгүй би энэ бичлэг хийж болно. Цүнх мөнхөдөө би жинхэнэ алцаж болно. Цүнх мөнхөө бол жинхэнэ мэдрэл гар заяа. За тэгээд хамгийн сүүлд энэ бичлэг орсон. Уржигдэр байна. Бүгдийг мэдж байгаа. Өөрснөө хайрцаглаж байгаа. За хаад энэ дээр юм хараа. За манайха би mystery box-ын дээр нэг та нарт нэг жоо мэдээлэл өгчөө. Тэгээд мэдгүй байгаа хүмүүс яг үнийг хэлэхэд ингээд ловерд болоод яваад ах шиг байна. За яг энэ mystery box гэдэг зүйл бол хятад байдаг гэж байгаа. За хятад байдаг. Одоо ерөнхийдөө буцаагдсан бараанууд жишээлх юм бол за бөөнөрөө нэг юм. За энэ өндөртөө ус байлаа гэж үү. Энэ өндөртөө ус нь таг нь байхгүй. Эсвэл одоо шахдаг энэ юм байхгүй тохиолдолд буцаадаг тийм ээ. Хятад өөрийнхөө бараа буцаана. Тэгэнгუთ тэр үйлдвэр mystery box хийгээд ингээд хайрсан дотор ингээд буцаагдсан бараануудыг хийгээд явуулдаг. Эсвэл ажиллагааны жоохон одоо доголдолтой ч гэдэг юм. За тэгээд энэ mystery box-ыг хамгийн анх хийжсэн хүн над руу холбогдсон одоо Монгол улсад хамгийн анх нэвтрүүлсэн. За би бол яг ингээд хятад өөрсөн mystery box гэдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр mystery box-ыг би өөрөө авдаг аа. Тэгээ би монголчууд ингэж зардаг аа. Тэгэнгუთ сүүлийн үед энэ онлайн шопийнхан бол маш хүчтэйгээр орж ирж байна. За тэгээд эдгээр болохоор яаж байгаа вэ гэхээр дотор нь орж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг мэдж байгаа. Бүгдийг мэдж байгаа. Өөрснөө хайрцаглаж байгаа гэсэн үг. Уг нь бол хятадууд өөрснөө хайрцаглаад нэрээ дотор нь юу байгааг мэддэхгүй ийм хайрцаг байдаг байх нь. За тэгээд яалтж байхгүй одоо хятадууд өөрснөө тэр mystery box-ыг олон зарахын тулд ер нь бол нэг 500-аас 1000 одоо mystery box тутамд нэг том юм хийж идэг. Эсвэл мөнгө хийж идэг. Эсвэл одоо гар утас ч үт юм уу, эсвэл iPad ч үт юм уу. Нэг үнэтэй нэг тийм юм хийж идэг. Тэгээд ийм юм гарч ирдэ шүү. За ерөнхийдөө нэг mystery box гэдэг юм байгаад байгаа. За тэгээд сүүлд бол бүр одоо бүх одоо онлайн шоп хийж байгаа хүмүүс энийг хийж байна. За би тэгээ бодсон. Золоо ерөнхийдөө би ингээд нэлээ их бичлэг хийсэн чинь хувцс нь явахаа болсон. Хувцс нь явахаа болонгууд яах нь вэ? Монголчуудын нөгөө нэг одоо манай монголчууд ч өөрсдөө юм суглаа гэдэг юмд бүр ингээ гүн орцсон итгэцэн хүмүүс шүү дээ. Би суглааны талаар бас ийм бичлэг хийж болно шүү. YouTube дээр тий. Суглааны талаар надад маш олон мэдээлэл бий. За тэгээд яг суглаатай адилхан гэсэн үг. Тэгэнгუთ яг тэр нэм сэтгэхүй байгаа монголчуудад. Яна юу нэрэл бас iPhone гараад ирэх юм болоо тий. Тим сэтгхүүдээр нь тоглолт хийж байгаа гэсэн үг. Тэгээд мань золоогийн хувцсан зарагдхаа болонгуудаа ингээ харж байгаа. Тэгээ эдгэр чинь нэг юм аалзны тор шиг гэсэн юм манайх юм. Аалзны тор шиг юм амар гэсэн. Ерөөсөө тэг бүгд би нэгэ мэдчихэдэг. Тэгээ бөөнөрөө ярьж чаа. За бөөнөрөө за тийм бокс нэлээ явуулах шүү. Боксын гусыг л. Тэгээ энэ боксыг ерөнхийдөө бүгд ингээ хийгээд байгаа. Тэгээд энэ өөрөө бас ловер өөрсдөө энэ боксондоо бүх юма хийж байгаа гэсэн үг. За манайхаа нэг тим байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө бол золоогийн талаар мэдээллүүдээ бол би таарт хүргэлээ. За тэгээд нэг хитэн скриншотууд бүгдээрээ харцгаая ёо. Тий. За энийг жоохон томруулчих тийм ээ. За баярлалаа зөв зүйл дуурж байгаад наад хүн чинь хөдөө малчдаг бол үнэхээр хулигддаг хүн билээ. Утас захиалга авангуудаа уцаач авахгүй авч чадаагүй лайвыг үзээд комент бичгээр шууд устгаад мессеж бичгээр хариу байхгүй. Тэгээд каргон дээр нь очихоор утас чинь байхгүйг нь амар хүмүүсийг орхиодог хүн билээ гэж байгаа. За энэ бол над руу бүр анх 1 сард иржсэн чатнууд заа. Тэгээ би одоо ингээд сүүлд ирсэн чатнуудаа бас гаргачих гэсэн бас үнэхээр хэцүү байна. Бас үнэхээр олон чат байгаа болохоор олон дундаас нааж. За энийг бүгдээр харцгаая. Амар авгаа. Захиалга хийчихэд бараагаа авах гэж бөө юм болсон. Бараа гэж хог ирсэн дээ. Лайв дээрээс шаал өөр хог ирсэн гэж байгаа юм. За тэгэнгუთ энд бас нэг хүний бас нэгцэн. Наад хүүхэн чинь Иву хотод байгаа шүү. Эндээс лайв хийгээд удаж байгаа бас л шир шүү. Байрлаж байгаа буудлыг нь хүртэл би мэднэ. Ивугийн 10 хэдэн юаны гутал анх 2024 оны 3 сараас эхлээд монголчууд хит нуулаа зарж баяжсан хүндэ гэж байна.
манайха баяжсан байж энэ хүн чи одоо мань хэдийнхэн буйнаар баяжсан байна те. Яг өөрийнхөө хүчээр биш шүү дээ. За тэгэн гут энэ бас нэг юм чад. Сайн байна орой мэндэл. Өөрчн тухай одоо хүндэж бичлэг хийсэн үнэхээр их баяртай. Нэр нууцлаад өгөөрэй баярлаа. 11 сард бараа захиалаад 12 сард ирсэн. Тэгээд захиасан бараа маань шаардлага хангахгүй өөр байсан тул буцааг гээд карго дээр нь авчиж өгсөн. Карго нь үндсэн хаяг руу чат бичээд буцаалт тав гэсний дагуу зөндөө чат бичээд блоклуулад арга буюу сарын дараа карго дээр нь очиж мөнгө нэгсэн гэж. Тэгээд энэ золоогийн нэг луурдлынх нь ерөөсөө хамгийн гол зүйл захиалга аавна. Тэгээд нэг хогийн бараа явуулна. Бараа талхдахгүй буцаалт тав гэх юм бол шууд блоклдог. Эсвэл танах өмнө одоо эн чинь Туркт байсан гэж байгаа. Туркт байсан ч юм уу ч мэдэхгүй заа. Тэгээд ингээд ерөөсөө доор нь хүмүүс хүүе буцаалтаа авах гэсэн юм аа гэл ингүүт шууд тэр хүнээ блоклдог. Хамгийн амар энэ. Одоо ерөн зүгээр бид нар зоологийн пэйжнийх нь блок листэнд нь хичнээн хүн байгаа бол харах юм бол бас сонин шүү. Манай их 9 сарын 25-нд нэг сар захиалаад одоо л аваагүй. Тэгээд бүр аниг блок хийгээд алга болсон. Үндэ ширэгч байлээ гэж байна. Угаасаа ширээ наач. Бүтэхгүй. Сайн уу энэ хүүхэн чин чойрих байна. Улаан луурчин шүү. Туркэд байсан монголчуудаа луурдж байгаад одоо хиттад байгаа нутгийнхаа улсыг ч луурдсан хог. Нутгийнх нь үзэхэ болцсон. Одоо чойрын хүн л бичиж байгаа юу нь бол. За тэгээд энэ балер луурч аваад захиалсан бараагаа авъя гэвэл нэг буцаалтаа авъя гэсэн янз бүрээр харааж зөвхөн шууд блок гэсэн. Цагдаад өгнө гэсэн чинь чаддаг юм бол цагдаадаа өгөөрөө тоохгүй л дээ гэж байсан. Угаасаа бүр ширлцсэн. Бүр шир болцсон. Яана. За энэ бас нэг хүн бүр мөнгө шилжүүлсэн байна. Сайн байна уу дүүмэн. Золоос энээс юм захиалаад одоо болт шийдэж өгөөгүй байгаа. Очихоор нүүр нүдгүү загнаад байх юмаа гэд 299 мянган төгрөг. Зол заяа Ганбаатар данс руу орсон. Гих мэдчлэн манайхаа. Гих мэдчлэн чатнууд бол байна. Зөндөө чат байгаа. Тий. За тэгээд одоо ер нь бол яриа маань нэлээд өндөрлөг тийшээ хандж байна манайхаа. Одоо ер нь ярианы маань 80% явчлаа. За тэгээд сүүлд би нэг хүнээс маш сонир юм сонссон. Золоотой ер нь яаж нээж алцгаа болчихоо гэдгсэн би яг тэгэл өөрөө алуу болчлоо. Уг нь одоо нэг шүүх цагдаа магадад өгнө гэдэг тэгсэн. Тэгээд алуу болчлоо гэсэн. Наа чи амар хүүхэн штэ. Гэ одоо бүр ингээ амьдралын ярьж гэлсэн. Тэгтээ би хүний хувийн тэр өнгөрсөн амьдралыг нэх ярмааргүй байна. Би золоог даралцаадах юм бол би ярина. Тэгсэн чинь наад хүүхний чинь талаар би ч гэсэндээ ярмаар байд юм аа. Гэхдээ наадхны чи хажууд та бүхний фейсбુક харуулна. Энэ хишигт од гээд нэг юм найз нь гэх юм уу, нэг юм одоо каргон дээр нь байдаг хүүхэн. Энэ бөө. Энүүгээрээ хүмүүст юм хийлэгдэг. Дуурах гээд байгаа хүмүүст юм хийлгээд тэгээд тэр хүмүүс нь одоо магадгүй ингээд өвч зовоод ч тийм ингэдэг. Тэрнээс нь би айгаад дуурч чаддаг. Яг үннийг хэлэхэд на золоогч нь ярих юм бол ухах юм бол маш их юм байгаа. Тэгээ энэ хүүхэн бол бөө. Тэгээ энээс нь айгаал юм дуурдгүй гэж. Тэгэхээр нь би өссөн бөө нөө юу вэ? Хүнд юу н хараал хийх юм бол хараал чинь буцаж хариулахдаа томоор хариулагддаг юм а гэд би бичлэгэн дээрээ хүртэл золоод хэлсэн. За гих мэтчлэн манайхаа нэг иймэрхүү юмнууд болсон юм а. Тэгээд энэ дээр юуг би танарт хэлэх гээд байгаа вэ гэхээр монголчуудаа бүгдээрээ жоохон хэрсүү байя. Бид нар коронавигоос хойш онлайн шоп гэдэг зүйл маш их эрчимтэй болсон. Одоо бид нар буцаад болох хэрэгтэй. Онлайн шопчдыг ингэж давраахаа болио. Өөрснөө хувцаа очоод өмсөж үзээд яг үнэндээ тэгдэг л байсан шүү дээ. Хөдөөний хүмүүс ч гэсэндээ эсвэл хөдөөнийхөө захаас очоод хувцаа өмсөд өөрснөө сонгоод авдаг байсан. Эсвэл одоо Улаанбаатар руу унаанд суугаад ч гэдэм юм. Эсвэл өөрсдөө ховын унаатаа ирээд зах руу очоод ч юм уу Санда Плаза ороод ч гэдэм юм те. Хороол ороод ч гэдэм юм. Тэгэл ингээ хувцснараа өмсөөл аваад яг ингээл хувцаа авлаа баруун зүнээрээ мөнгө төгрөгөө ингээ солилцоол явдаг байсан. Одоо н онлайн шоп коронавигоос хойш дэлгэрснээс хойш энэ онлайн шопын чинь яг царайгаа харж юмаа зарахгүй болохоор яаж ловер хийж болж байгаа. Тэгээ энэ ловер хийгээд улам баяжаад байгаа эдгээр нь. Баяжж байгаад нь бол миний ч гэсэндээ дургу хүрж байгаа. Ловер хийгээд баяжаад байгаад нь л дургу хүрээд байгаа. Тэрнээс хойш энэ хүн зүгээр мөрөөрөө ажиллаа хийгээд үнэхээр зарж байгаа юм чанартай онлайн шопууд байна манайхаа. Байдаг шүү. Тэгтээ бараг ихэнх нь одоо энэ золоо мэтийн аалзны торны шүлжээ байгаа байхгүй юу? Сүлжээ. Бүр аалзны тор шиг юм болцсон. Энэ бол маш их Монголд. Тэгээ эдгээр бүр орой болгон лайв хийдэг. Үнэхээр аимшигтай. Тэгээд золоогоос битгий бараа аваарай. Золоод
хуудтай адилхан байгаа тэр оргил худалдаа, оргил дэлгүүрэгдсэн, бас тэр камер зараадсан, бас нэг үнэртэй ус зараадсан. Манайхаа битгий манайхаа нэг бас комент орж иржсэн тэр үнэртэй уснаар хийсэн чинь хүн тэгээд боломжоор л авч үгүй шүү дээ. Үнэртэй усыг чинь химийн бодис ашиглаж хийдэг. Тэр хямдхан ус чинь бүр хортой гэсэн. Чи цацна. Чи үнэртэй усаа цацна. Гарлуугаа цацна ингэн. Чиний арьс чинь хордож гинэ гэсэн үг байхгүй. Хизээ нэгэн цаг тэрнээс чинь чи хорт авдар тусчвал яах юм тийм зү. Тэрний оронд баг зүгээр боко үнэртүүлэл явсан. Би нэр үнэртэй ус нэг их төрхтэй хүн биш. Би нэр үнэхээр гоё бок үнэртэй л надаас баг явчихдаг. Тэглээгээд хүн хөтгүү юм анаха. За тэгээ баярлаа. Золоогоос битгий юм аваарай. Тэгээ золоогийн хийж байгаа бүх л юм худлаа байгаа. Өчтөр хүртэл нэг бичлэг хийсэн над зориулж жүжигчин лөө үрцэн гэсэн. Тэгэхээр би окей нотлогоо гараад ирсэн чинь өнөөдөр орсон тэр бичлэг устгацсан байна. Би уг нь өнөөдөр үзэж байгаа тэрэн дээр реакшн гэж үзэж байхгүй. Нэг тиймэрхүү байна. Тэгээд золоо мити ийм гаруудыг бүгдээрээ репорт хийж сурыг манайхаа. Репорт хийгээд наа чин пэйжгүй болчихвол юм бол сүүлдээ ингээд пэйжгүй байсаар аваад за ер нь би ажил хийж амьдрий дөө гэсэн бодол төрөх болов гэж бодож байна. Бүгдээрээ золоогийн пэйжийг репорт хийцгээе. Тэгээ бичлэг таалагдсан бол бүгдээрээ лайк дараарай. Доор бүх хүмүүс гоё сэтгэлээ үлдээгээрэй. Клөөрдүүлжсэн бүх хүмүүс гоё юмудаа аюу гоё уртаар бичиж болно шүү. Тэгээд subscribe дараарай. Баярлаа. Удахгүй гоё контентуудаар уулзцгаая. Баяртай. Бүгдээрэнд нь хайртай шүү. Баг л уурдуулаарай. Бишээ. Ерөөсөө битгий л уурдуулаарай. Заяа.